За улс төрийн популист шийдвэрүүд манай Монгол улсын махны зах зээл дээр хэрхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг талаар хэд хэдэн тоо статистик үзүүлэлтээр тайлбар өгье. За яг одоогийн байдлаар бол манай Монгол улсад 1 кг үхрийн мах 35400 төгрөгт бол хөрсөн. За ингээд үнийн өсөлт нь бол ойролцоогоор 52% ийм үнийн өсөлтийг бол бид нар ажиглаж байна. За энэ 52% үнийн өсөлт гэдэг бол бүх Монгол улсын иргэдийн цалингийн үнийн өсөлт, за бусад орлогын өсөлттэй харьцуулахад бол асар ийм тэнгэр газар шиг юм уу? Харьцангуй өөр ийм сөрөг тоо байгаа. За өнгөрсөн жилийн хугацаанд бол манай Монгол улс төр бол эдийн засгийн хэд хэдэн том шийдвэрүүд гарсан. Гэхдээ сонгуулийн нөлөө буюу 2024 оноос хойш энэ мөнгөний нийлүүлэлтийн тоо энэ өнөөгийн нөхцөл байдал дээр хүргэсэн гэдэг юм дүгнэлтийг гарах ийм боломжтой байгаад. За энэ дээр бол бид нар хоёр тоог харьцуулж хооронд нь үзэх ийм боломжтой. За нэгдүгээр 2024 оны сонгуулийн жилд Монгол улсын мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ хэр их байсан бэ гэсэн ийм тоог бид нар олъё. За дараа нь бол манай Монгол улсын яг малын нөөц тоо, махны нөөц хэмжээ хэр их өссөн бэ гэдэг тоог харьцуулаад үзэх юм бол маш ийм эсрэг бол тоо бидний одоо нүдэнд бол харагдана. За өнгөрсөн жилийн хугацаанд за Монгол банкнаас бол мөнгөний нийлүүлэлтийг тогтворжуулах ийм бодлого бол барьсан нь бол харагдаж байгаа. За гэхдээ 2024 онд ямар асуудал байсан бэ гэдгийг тайлан тооцооноос нь хараад үзэх юм бол 2 дугаар улирлын байдлаар жишээ нь мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 31.9%-аар бол өссөн гэсэн ийм том үзүүлэлтийг бол бид нар харж байна. За жилийн эцсийн байдлаар нь 2024 онд 14% байсан бол за 2 дугаар улирлын байдлаар жилийн өсөлт нь өөрөө 31.9% бол байсан. Сонгуулийн өмнө ойлгомжтой тоо хугацааны хувьд, цаг хугацааны хувьд бол хараад үзэх юм бол за эсвэргээр 2024 оны хувьд бол манай малчид за мөн мал аж ахуйн салбарт бол тиймч таатай жил бол байгаагүй. За мэдээж бол маш их хэмжээний ийм зууд бол болсон. Энэ малын хорогдол бол их байсан. За ингээд 10.9%-аар бол энэ малын тоо бол багасж 57.6 сая толгоогоор хэмжигдсэн нэг ийм үзүүлэлт бол байгаад. Тэр нэг талд бид нар эндээс ямар логик харагдаж байгаа вэ гэхлээр махны үнийн өсөлт өөрөө төгрөгийн ханшийн уналт юм байна гэдэг ийм энгийн логик бол бид нар ойлгож энэ хоёр тооноос бол харах боломжтой. За нэг талд бол иргэдийн хадгаламж, за мөн эемник мөнгө гэж нэрлэгддэг харилцах болон бэлэн мөнгө нь хаан банкны дансан дээрх мөнгнүүд нь бол их хэмжээгээр бол өссөн байна. За нөгөө тал дээр авч идэвч байгаа энэ малын тоон өөрөө маш юм буурсан ийм үзүүлэлт бол ажиллаж байна. За ингээд 2 жилийн дараа гэхэд энэ эдийн засгийн мөнгө цутгасан за зудны эффект үр нөл бол ингэж огцмоор хурцаар бол тавигдж байна гэсэн ийм эдийн засгийн тоол ард нь бол явж байна. За энийг баттахын тулд ер нь манай Монгол улсын энэ махны үнийн хэлбэлцэл сүүлийн 5 жил ер нь ямар байсан бэ гэдгийг харьцуулаад үзэх ийм шаардлагатай. За 2021 оныг бид нар хаваад үзье л да. 15,500 кг тутамд бол байсан. За ингээд 2022 он гэхэд бол 17,800. За ингээд маш бага хэмжээгээр өсөөд яваад байна. За энэ өсөлтийг бид нар хараад үзэх юм бол нэг 10%, за заримдаа нэг 8%. За ерөнхийдөө бидний нөгөө мэддэг улиг болсон инфляц гэдэг тоотоо бол нэлээд уялдаатай байгаа нь бол харагдаж байгаа. Гэхдээ хизээ маш ийм том шок орж иж байгаа вэ гэхлээр 2026 онд 2025 оны жилийн эцэс бол ингэж орж ирж байна гэдэг ийм тоо үзүүлэлтийг бол бид нар харж байна. Тэгэхээр 2024 оны сонгуулийн эффект 2026 он дээр мөнгөний нийлүүлэлтээр хэлбэрээр нөгөө нэг тараасан ногдлоо шиг, нөгөө нэг тараасан халамжийн мөнгө, нөгөө нэг тараасан маш олон тендерүүд, за нөгөө нэг маш их эдийн засгийн цутгасан төсвийн мөнгнүүдийн нөлөө бол ингэж бол илэрж байна гэдэг ийм дүгнэлтэнд бол бид нар хүрэх боломжтой. За хоёрдугаар төсөв гиснээс манай Монгол улс төр бол төр өөрөө махны үнийг өсгөдөг дараагийн нэг ийм сөрөг бодлого бол байдаг, амжилтгүй бодлого бол байдаг. За энэ бол мэдээж намар наваад хавран зардаг ийм нөөцлөг бол бодлого бол байгаа. За энэ дээр бол ерөнхийдөө хамгийн том асуудал юун дээр явагддаг вэ гэхлээр төрөөс тендер зарладаг. За ингээд намар нь цөөхөн хідэн компаниуд хідэн тэрбумаар хэмжигдэх ийм махыг шууд зах зээлээс сороод авчдаг гэсэн. Тэгэхээр уг нь бол намар маш их хэмжээгээр унаад иргэд нь өөрсдөө нөөцлөх юм боломжийг эсвэл компаниуд нь өөрсдөө нөөцлөх боломжийг цаахан цаашаа боловсруулах юм боломжуудыг ерөнхийдөө төрөөс зогсоогоод за ингээд хавранч үнэтэй за намранч бас бүр үнэтэй ийм нөхцөл байдлыг бол бий болгож байгаа маа. За эндээс бол ямар үр дүн эдийн засгтэр гарч ирж байгаа вэ гэхлээр төр өөрөө энэ махны үнийг өсгөж байгаа хамгийн том субъект нь муу юм байна гэдэг ийм дүгнэлтийг бид нар хийх боломжтой.
маш их хэмжээний мөнгийг эдийн засаг руу зутгаж байна. За нөгөө талаар бол малын үр шимийг хөгжүүлэхийн бодлого баримтлахгүй байна. За хоёрдугаарт бол төсвөөс мөнгө зараад за ингээд зах зээл дээр хиймэл эргэлтийг бол бий болгож байна. За ингээд эцсийн эцэст нөөцийн маханч олддоггүй очирсан. За ингээд махны үн өөрөө маш их өндөр нөхцөл байдлаар бол хүрж байна гэсэн үг. За энэ дээр бол мэдээж төрийн бас зарим мэдээллийн сайтууд дээр юу гэж мэдээлэл хийж байгаа вэ гэхлээр ер нь ченжүүд буруутай гэсэн нэг юм зүйлийг бол яриад байгаа. Гэхдээ яг бодит эдийн засгаар бол ченжүүдийн оруулж байгаа хувь хэмжээ, эргэлдүүлж байгаа мөнгө маш бага хэмжээний гэхдээ төрөөс худалдан авж байгаа зах зээлээс маш их мөнгийг татж байгаа хэд хэдэн тоотой хэдэн компаниуд оруулж байгаа мөнгө хэдэн тэрбумаар хэмжигдэх шүү гэдэг бол бид нар энэ дээр бол анхаарах ийм дүгнэлттэй бодлоготой бол байх ёстой маа. За ингээд ер нь бол энэ одоо бидний харж байгаа зүйл юу вэ гэхээр засгийн газраас махыг нөөцлөх бодлого өөрөө нийт манай Монгол улсын ард иргэдэд ашиггүй юм байна. За эсвэргээрээ төртөө орхон ажиллаж байгаа цөөн хэдэн лобби идэг компаниудын ашиг орлого нөөцийн махаар өсдөйм байна гэсэн нэг ийм дүгнэлтийг бол бид нар харж байна гэсэн үг. За тэгэхээр ер нь цаашдаа яах ёстой вэ гэдэг тал дээр ерөнхийдөө гаргалгаанууд байгаа мó гэдэг ийм асуулт бол гарч ирж байна. За ерөнхийдөө ойрын хугацаанд бол энэ манай Монгол улс дээрх малын энэ үнийн өсөлт буурахгүй нэ гэсэн ийм тоон үзүүлэлт төсөөлөг бол бид нар хийгээд байхад бол нэг буруутахгүй. За учир нь юу вэ гэхээр популист шийдвэрүүд бол гарч байна. За ногдлас шиг хэлбэрээр мөнгө тарааж байна. За бусад халамж хэлбэрээр бол мөнгүүдийг бол тарааж байна. За ипотекийн зээл мэтэр бол хямдралтай ийм төрийн татаастай мөнгнүүдийг өгж байна. Төрийн маш олон ийм сангууд бол байна. За ингээд тэтгэвэр за бусад цалин хэмжээг бол тооцоолгоор нэмэгдэж байна. За ингээд нөгөө талд бол нийлүүлэлтийн хэмжээ маш их өсөж байгаа. Мөнгөний энэ нийлүүлэлтийн тоо буурахгүй нэ гэсэн төсөөлтөөр үндэслээд за нөгөө тал дээр бид нар Монголын малын тоо бэлчээрийн даацны хэтэрсэн дээд цэгтээ тулсан гэх юм бол уламжлалт мал аж ахуйн ийм нөхцөл байдал дээр бол малын энэ тоо өсөхгүй. За ингээд цаашд бол махны үнийн өсөлтийг улам ширүүнээр бол ажиглагдах юм байна гэсэн нэг ийм зүйл бол яригдж байна. Тэгэхээр шийдэл юу гэдэг дээр бол эдийн засгийн түрүүн миний ярьсан тоон утгаараа ченжүүдийг байхгүй болох бол биш ээ. За шийдэл юу вэ гэхээр төрөөс эдийн засглоо оруулж байгаа мөнгөө багасгаж нийт эдийн засаг дээрх энэ үнийн өсөлтийг бол бууруулах ийм бол ганц л бол шийдэл бол байна. За ингээд 2028 оны сонгуулиар бас дахиад популист шийдвэрүүд гарна. За түрүү миний статистикээр харуулсан 2028 оны популист шийдвэрүүд 2030 он гэхэд дахиад малын махны үн дээр бол хэрэг нөлөөлөх юм бэ гэдэг нь бол эргэлзээтэй байна. За ингээд одоогийн үүсэж байгаа Монгол улсын махны зах зээлийн үнийн шокийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өргөлөө. Анхаарал тавьсанд баярлалаа.